За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдрийнхөө синдикат тог нэвтрүүлгээ эхэлж байна. Энэ удаагийн сэдэв маань тэд ба бид гэдэг сэдвийг бид хөндөж байна. Энэ нэвтрүүлгийн зочдоор гадаад хэргийн яамны консулын газрын захирал Ариун Болд, эдийн засаг судлаач Найдлаа, цахим мөртөө төрийн бас байгууллагын удирдах зөвлөлийн дарга Лодоор Авсал, мөн шинжилгээ ухааны технологийн сургуулийн бас Сэрдам өргөд ирсэн байна. Та бүхэнд маш их баярлалаа. Саяхан гадаад иргэн хариатын газраас бас эцсийн байдлаар авч үзье гэдэг зэрэг за нэг 1700 орчим хүн байгаас 1070 нь одоо хүүхэд байна. Бүр одоо гадаадын одоо паспорттай бичиг баримттайгаа чирээд оршин суугаад бүртгүүлсэн байна гэж. 144 мянган гаруй монголчууд гадаадын одоогоор бараг 70 гаруй улсад амьдарч байна. Тэнцэнээс баг тэдний эрх ашиг хамгаалж өөрсдийн сайн дураараа эвлэлтэнд нэгдсэмээр 400 гаруй төрлийн бас байгууллагууд байгаа юм байна. Англид одоо ингээд насаараа амьдарсан одоо ингээд баг институт болох хүмүүс байгаа байхгүй. Тэд нар бол баг тухайн улсад томилдоор ирж байгаа элчин сайд консулаас илүү нэр хүндтэй, илүү субъектүүд одоо тэр улс төрийн институтуудтай холбогдож ажилладаг, соёлын элчин болдог тийм хүмүүс бид. Жишээ нь хамгийн анх 91 онд Дамдын суран гэдэг инженер хүн анх удаа Монгол улсаас хөргөлөөж цагаачилж ирсэн байна. Гадаад байгаа монголчууд бол Монгол улсын, Монгол үндэстний хөгжлийн том их усрын яхаар хүмүүс баг. Тэрийг бүр ингээд зориудар харин гадагш нь явуулаад авах тиймэрхүү байдал бодлого бариул илүү зөв гэж бодож байна. Тэгээ би эхний асуултаа тавья. Сая хэвлэлийн мэдээнүүдийг давхар сошиал медиаг анзаарч байхад ялангуяа нөө Далай ламын айлчлалтай холбоотойгоор гадаад хэргийн яамны сайд мөнх хоригл сайдын хэвлэлийн баг хурлын бичлэгийг би сайхан үзээ байж ирсэн. Тэгээ тэр бичлэгч гэсэн ерөөхдөө сошиалоор ялангуяа нэлээд явлаа л да. Сошиалоос гарсан их усрыг нь уламжлалт хэвлэлийн мэдээлэлд сувгад аваад зарим нь үнэхээр мошгсон байна. Тэнд донд хамгийн их хөндөгдөж хэрүүл уруулж хүмүүсээ эрг сөрөг сэтгэлдлийг авж байгаа үндсэн одоо сэдв нь болохоор давхар иргэншлийн асуудал байна. Тэгээд давхар иргэншил гэдгийг яг үндэ тэр зарим хүмүүсийн бичлэгийн сайдын бичлэгийг дутуу үзсэн, үзээд ойлгоогүй байгаа хүмүүс мэрсэр байгаад байна л да. Энэ маань өөрөө одоо Монгол төрийн бодлогын зөв зүйлөө, буруу зүйлөө, эрг сөрөг аюул олон комментиг янз бүрийн хүмүүс хэлдэг юм байна те. Энэ дээр та бүхэн хувьдаа болон ажиллаж байгаа байгууллага төлөөлөд ингээд хариулахад аль талдаа байна, юу гэж дүгнэж байна? Би эхлээд нэг хэлхөө. За юуны юм танай нэвтрүүлгийн үзэгчдэд энэ өдөр амглан айлдах юм. Энэ таны хэлдэг тийм үнэлдэ манайх бол одоо энэ өнгөрсөн 9 сард Монгол иргэдийн чуулга уулзалтыг хийгээд энэ үеэр бас гарч ирсэн асуудал. Энэ дээр бол гадаад хэргийн яамнаас өгөх ёстой байсан нэг хариулт бол Монгол иргэн аав, Монгол иргэн ээжээс төрсэн хүүхэд Монгол улсын хариатын тухай хуулиараа Монгол улсын иргэн хаан төрсэн байхаас хамаагүй. Монгол улсын иргэний бүртгэлийн тухай хуулиар энэ иргэнийг манай дипломат төлөөлөгчийн газар бол 30 хоногийн дотор бүртгэж аваад одоо хүүхдийн төрсний гэрчлэгээ олох ёстой. Үндсэн хуулийн 13 дугаар зүйл дээр болохоор зэрэг Монгол улсын иргэнийг хасч болохгүй гэсэн юм зарчмууд байгаа юм л да. Энэ дээрээс одоо бүр нэмээд ярихад бол Монгол улсын бүх төрлийн албаагч бол Монголын төрийг хуулийг хүнддэг нь Монгол улсын хуулиар баримтлана гэсэн байна. Тэгэхээр энэ хуулийн дагуу одоо манай хэлийн чандад тухайлбал Америк нэгдсэн улсад төрсэн хүүхдүүд Монгол улсын иргэн манай хуулиар. Гэтэл суугаа улсынхаа хуулиар тухайн төрсэн газараа төрсэн цагаас эхлээд Америк нэгдсэн улсын иргэн болчдөг. Энэ дээр бид нэг ийм ойлголт байгаа юм. Эрх зүйн тухайн үедээ бол эрх зүйн зөрчил үүсчээд байгаа. Монгол улсын хууль, Америк нэгдсэн улсын хууль хоёрын давхар хэрэглээд байгаа. Энэ тохиолдолд бол бид нэр одоо энэ төрж байгаа хүүхдүүдийн талаас судалгаа хийгээд тоог нь гаргаж үзээд өмнө ч гэсэн тоо гарсан байт юм билээ 2181 гээд 2001 оноос 2015 16 он хүртэл штэ. Тэгэхээр эдгээр хүүхдүүдийн давхар харьяаллын асуудлыг аль болох Монгол улсын хуулиар баримтлаад, хуулийн зарчим, үндсэн хуулийн зарчмаар баримтлаад Монгол улсын иргэнээр хадгалах үүднээс энэ хүүхдүүдийн асуудлыг бид нэр судалж шийдье гэсэн юм одоо байр суурьтай байгаа. Энэ талаараа судалгаа хийгээд ажил хийгээд явж байгаа. Тэгэхээр энийг болохоор зэрэг бас олон сэдвээр ярьж байгаа л да. Та бүхний цаг явах үүднээс одоо тань мэдгүй энгийн асуудлыг бол их дэлгэрэнгүй яриад хэрэг баг. Мэдээж хэрэг нэг улсын харьяалалтай, огт харьяалалгүй эсвэл бүр олон улсын харьяалалтай. Тэгээд нэг улсын харьяат болох, харьяат гарах гэдэг энэ олон одоо ойлголтуудаас бид нар бол өөрийнхөө төрсэн хүүхдийн харьяал авах энэ одоо агшныг л Монгол улсын хуулиараа шийдээд хадгалаад явъя гэж. Цаашаа зөндөө олон зохицуулттай. Одоо 18 хүрэхээр яах, 16 хүрэхээр яах юм.
төрийн албанд орвол яг Америк нэгдсэн улсын хуулиндаас энийг өөрчлөлт хараад тооцоолоод хийсэн байгаа байхгүй. Олон улсын эрхцүүдтэй ч гэсэн энийг зохицуултууд байдаг. Гэхдээ зөвхөн харьяатаа бол зөвхөн өөрийнхөө улсын тусгаалаа шийдэж явах болохоос биш өөрийнхөө улсын иргэншлийг олон улсын гэрээгээр шийддэг улсууд бас байхгүй л байгаа юм л да. Хууль эрх зүйн орчин тиймэрхүү байгаа юм байж. Дээрээс нь энэ хэвлэлээр гарч байгаа мэдээлэл хүмүүсийн бас үзэл бодлыг сонсохоор давхар энэ яг харьяаллын асуудалтай холбоотой манайхны нөгөө нэг айхтар үндэсрэх омогшил те үндэсний үзэл гэдэг юм ингээд давхар яваад бас хэтэрхий нэг туйлчраад авах шиг байна л да. Та гурийн үед энэ дээр юу анзаарсан? Ер нь бол зүгээр яг 2 жилийн өмнө одоо гадаад иргэн амнаас санаачлаад бас хэлийн чанар монголчуудын чуулга улс гэж хийсэн. Тэгээ тэн дээр бол бас нэг үндсэн илтгэлүүдийн нэг асуудал нь бол яг энэ давхар харьяаллын асуудал биш. Тэгээ тэндээс бол яг манай цахим мөртэй холбоо төрөөс байгуулгын гишүүн судлаач үр цайх бол бас тодорхой бас мэдээлэл цуглуулж илтгэл тавьж байсан. Тэгээ ер нь зүгээр гадаад байгаа монголчууд манай гишүүд бусад хүмүүсээс ингээд амжаад ирдэг гол асуудал бол тэнд үнэхээр давхар харьяал үүсч одоо гадны харьяал автсан. Тэгээ Монгол руу ямч гэсэн нэг хэсэг бол ирж очдөг байсан. Тэгээ тухайн үед бол асуудал юу гэхээр хилээ одоо Монголын хилээ орж ирэхэд надад асуудлаа урдаа шийдээ гэдэг асуудал тулгарчдаг. Монголын хилээ орж ирэхэд хэцүү болсон. Нөхцөл байдал нь бол тийм байдаг. Тэгэхээр тэр хүмүүс маань одоо тэгсэн мөртлөө тэр хүмүүс бол хамгийн их бас Монголтой холбоотой ажилтдаг. Иргэд Монгол руу бас тусламж үзүүлдэг их холбоотой олон үйл ажиллагаа явуулдаг хүмүүс. Энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал тулгарч байгаа юм л да. Тэр нь бол бас нөгөө саяын хэлдэг асуудлаас ялгаж салах ёстой ойлголт болчихж байгаа юм л да. Өөрөөр хэлбэл өөр улсын иргэн Монгол улсын харьяат давхар болох асуудал эсвэл Монгол улсын иргэний хүүхэд юм уу? Тэгээд гадны харьяал авсан хүн буцаад иргээд Монголын давхар харьяал авах гэдэг. Энэ хоёр бас жоохон ялгахгүй бол үнэхээр нэг нь нөгнөөсөө болоод нөгөөх асуудлыгаа үнгүүдүүлэх эсвэл бүр хэцүү гацаа руу оруулах асуудал тулгарч байгаа. Зүгээр яг тэр ихтгэлийн үед бол зарим нэгэн шийдлүүд бол тухайн үед бол ярьж л байсан л да. Бүр нэг жишээ нь бол баг нүдэн анчи гэдэг ч юм уу те. Энэ нь бол тэрийг тоохгүй баг. Гэхдээ тэр бол яг эцсийн шийдэл бол биш. Зүгээр тухайн үед бас нэг тэр юу гал намжаах шийдэл. Яг одоо гадаад иргэн амнаас санаачлаад байгаа тэрийг одоо ярьж байгаа зарчмаа нь шийдвэл өөрөөр яг Монгол эцэг эхийн хөвгт нь давхар харьяал авсан бол Монголд яхтнаас давхар харьяал асуудлыг тодорхой хэмжээ эрх зүгээр нээж өгье гэдэг асуудал яригдах нь бол зайлшгүй шаардлага үүсчээд байгаа. Бас их зөв бодож иж нарийн хийх шаардлагатай болчиход байгаа л асуудал болж байна. Миний хувьд болохоор ер нь за яг би нөгөө судлаач үний хувьд 2003 оноос эхлээл Солонгос дахь монголчуудын диаспора гэж судалсан. За бас манай захин мөртөө дотор сүлжийн дотор болохоор одоо энэ Америк дахь монголчуудын, Швед дахь монголчуудын, Англи дахь монголчуудын ингээл энэ баг өөрсдөө баг институт болох хэмжээний тим одоо бүлэглэл байдаг. Тэднээс ингээ хараад байхад ер нь бол манад альва бодлогыг гаргахын өмнө сайн судалгаа авах хэрэгтэй байна. Маш сайн судалгаатай. Жишээлбэл одоо судалгааны байдлаас ингээл аваад үзэхэд ялгарл их гарна штэ. Яг энэ улсад давхар иргэншил Солонгос дахь одоо монголчуудын диаспород давхар иргэншил хэрэгтэй үгүй юу ч юм уу те. За Англи дахь жишээлбэл одоо хүний эрх, ёс зүй, за боловсролын өндөр хөгжсөн газар давхар иргэншил байх хэрэгтэй юу гэх мэт тэр зүгээр л нэг товчхон нэг дэ хэлэхэд энэ одоо за ерөн бол захирлын хэлсэн дээр ярихад яг одоо ингээ 2015 оны байдлаар ихэд 0-9 настай Монгол хүүхэд 1386, 10-аас 19 настай хүүхэд одоо 1147 хүүхэд бүгд наримт Солонгос улсад байна гэж хэлдэг. За ингээд өөрөөр хэлбэл иргэншлээ асуусан буюу одоо хүмүүсүүд гэхэд өөрөөр хэлбэл Солонгосын иргэншлийг авсан хүмүүс гэхэд 2012 онд 113 гэтэл 2015 онд 110 2014 онд 79 гэх мэтүүдээр ингээл нэмэгдээд байгаа. Яг эднэр болохоор ингээд энэ талын судалгаануудыг маш сайн хийх хэрэгтэй. За тэгээд яг манайх энэ ямар нөхцөл давхар иргэншлийг хүлээмжшүүлэх юм бэ? Хэрвээ иргэншлийг хүлээмжшүүлж байгаа тохиолдолд аль улстай яаж одоо тийм ямар байдлаар хандах вэ? Тэ хүлээмжшүүлэх үү? Хөрш хоёр оронтойгоо яаж харилцах вэ? Гурав дахь хөрш болсон улсуудтай яаж харилцах вэ? Тэр ноу хав болоод тэр институт нь болцсон байгаа. Тэр өндөр хөгжилтэй орнуудын одоо иргэдтэй яаж хандах вэ гэх мэт тэр талаас нь авч үзвэл тодорхой бодиттой шийдвэр гарах бол бодиттой бодлого гарах болов гэж бодож байна. Тийм таны хэлсэнтэй санал нэгтэй. Тэр статистик тоог нь гаргаж үзмээр байгаа.
Хоёрдугаар тэгвэл тэр чинь бүр нэг ширхэг байна уу, хоёр ширхэг байна уу? Эсвэл ийм кейс огт байхгүй байна уу гэдэг чинь статистик судалгаа бол гараад ирж байгаа шүү дээ. Хоёрдугаар эрх зүйг нь судалж үзмээр байгаа. Эрх зүй гэдэг нь болохоор зэрэг жишээлбэл одоо Англи ч юм уу Шведэд бол 40 жил одоо амьдарсны дараа тэр хүнд иргэншлиг олгоно гэсэн нөхцөлтэй байгаа учраас нөгөө миний түрүүний ярьсантай бол арай өөр дараагийн шатанд болчиход байгаа. Өөрөөр хэлбэл хүүхэд төрөөд иргэншлиг авах гэдэг нэг асуудал. Төрлөл бол нэг улсын иргэн байна. Дараа нь төрөөд нэг иргэншилтэй байж байгаад өөр иргэншилтэй болно гэдэг бол натурализац гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ хоёр бол тэнгэр газар шиг хоёр өөр юм байхгүй. Америк нэгдсэн улсад жишээлбэл ердөөсөө яг төрлөөл бол одоо ингээр иргэнээс төрсөн хүүхэд бол тэр автоматар одоо Америк нэгдсэн улсын иргэн болол Америк нэгдсэн улсын эрүүл мэнд одоо нийгмийн хамгааллын бүх одоо бенефитийг аваад явж байгаа. Тэгэхгүй тэндээс одоо сугарч гарах ганц нөхцөл их юм бол яг төрхийн өмнө буцаж эх орондоо онгоцоор нисж ирэл энэ төрүүл ингээд тэр jurisdiction буюу газар нутгаас хамаарат байгаа хөрсний юм харьяалал гэдэг орон учраас өөрөөр арга байхгүй болчиход байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж яриг тэнд сурч байгаа ажиллаж байгаа хүний амьдрал ахуй чинь тэнцээ нэ хүүхдээ гаргаад аав ээж ингээд явж байгаа болохоор тэр Монгол ээж аавс төрсэн хүүхдийн асуудлыг бид нэрэж байгаа. Жишээлбэл энэ манай хоёр хөршийн хувьд бол тэнд манай иргэд төрсөн ч Монгол улсын иргэнээрээ манай улсын иргэн болгож авдаггүй. Солонгос бас тийм бил. Яг нөгөө Солонгос улстай төрлөөжсөн Монгол улсын иргэнээрээ байгаж тэнд бол давхар харьяал гэсэн асуудал үүсэхгүй байгаа. Нөгөө нэг үүсээд байгаа асуудал бол манай хамгийн одоо гайгүй одоо бас нэлээд шилдэгүүд гэж одоо бас сурах одоо оюунлаг чадвараараа ч юм уу явж байгаа нэлээд олон хүмүүс байгаа даа Америкийн улс тэг Канада ч юм уу энэ улсууд байж байгаа иргэдийн бас маань төрж байгаа хүүхдүүд нөгөө 1-2 настай хүүхэд нь гадаад иргэн болчиход байдаг аав ээж нь Монгол улсын иргэн байгаа байхгүй юу гэр дотор хүүхдүүд нь одоо насанд хүрчдэг тийм одоо бүр 2001 оноос хойш гэх юм бол 15 16 орж. Тэгэхээр гэр дотор нэг айл нэг одоо ингээ 5 онтой гэрт байж хахад аав ээжээр Монгол улсын иргэн дотор нь байж байгаа нэг хүүхэд гадаад иргэн шиг юм байгаад байгаа байхгүй. Тэрийг гадуурхах юм уу одоо дотгошоо авах юм уу гэдэг асуудал байгаа шүү дээ. Тэгээ тэрийг яаж шийдэж байгааг гэвэл ердөөсөө Монгол улсын хууль илүү өвчлөх энэ орчин бодлогыг авч хэрэгж байна. Зүгээр миний түрүүний ярьдгаар л хоёрдугаар тэгвэл энэ ч бас дэлхийн практик байна л да бид нар судалгаа хийж үзэхэд зэрэг огт зөвшөөрдөггүй улс байна. Болохоор байлыг зарим нь бол шууд зөвшөөрдөг улсууд байж байна. Зарим одоо 71 улсыг үзэх юм бол тэд нар бол хязгаарлагдмал хүрээнд ингээд зөвшөөрдөг тийм улсууд байгаад байгаа. Манайх болохоор нэг одоо Америк нэгдсэн улс шиг тийм шууд зөвшөөрдөг газар төрвөл тэнцээ төрсэн иргэнийг Монгол улсын аав ээжээс төрж байгаа юм чинь өөрөлд тэр улсын хуулиас илүүтэйгээр өөрийнхөө иргэнийг татах одоо Монгол улсын иргэнээр татгал нэг тийм байж байгаа. Одоо энэ дээр яг ийм л бодол төрж байна л да. Тэр буруу ойлголт гараад байна. Буруу ойлгоод байна шүү дээ. Тэгээ бид нар нөгөө энэ яг энэ зарчмынхын суурийг нийгэм зөв ойлгуулаагүй өөртөө санал нэгдээгүй болохоор энэ ч өөр юм нэг хүний хувийн нөгөө нэг амьдрахтай холбоотой гадаад амьдрахтай холбоотой асуудал юм шиг болчиход байна л да. Тэгэхээр Монгол улс бол ямар байгаасаа гэж одоо би бодож байгаа болон бид манай төр жишээ ийм бодлоготой байна гэж би ойлгож байна. Тэгэхээр яг Монгол хүн юм бол хаана төрсөн хамаагүй Монголын иргэн байх хэрэгтэй. Айлуулах иргэн болгоно. Хаана байх нь хамаагүй. Тэр байтугай зөвхөн Монголоос гараад гадаас суурсан ч биш өөр Монгол гаралтай хүн байлаа ч гэсэндээ. Тэгэхээр тэр чин яг одоо саяын тэр зөвхөн Америкт байгаа хүн, Солонгост байгаа хүний тэр ахуйн асуудалтай холбоотой асуудлыг шийдэх биш. Ерөнхийдөө зүгээр бидний цаашдаа тэр диаспора гэж юу юм, гадаад байгаа монголчууд гэж юм, тэд гэж юм, бид гэж юм ингээд энэ асуудлыг ярихад энэ зарчмынхаа энэ хандлага тогтчих юм бол хүмүүс ч буруу ойлгохоор болж бидний яриач гэсэндээ эвлээд явчихна л. Тэгэхээр тэр гадаадд Америкт байна уу, Солонгост байна уу, Африкт байна уу төрсэн монгол хүн юм бол Монгол улсын иргэн байх эрхтэй байлгах нь бидний хүсэл, бидний бодлогоо гэсэн тэр хандлага байхад бол төрийн бодлого чамхан гараа авчин бид нар ч гэсэн ойлгох. Түрүүн Сэржаран багш хэлжсэн л да та нар бүгдээр санал нэгжсэн. Яг ийм нэгдсэн тооцоо судалгаа статистик хэрэгтэй гэдэг тодорхой хэмжээний ажлууд хийгдээд явж байгаа гэж би ойлгосон. Ялангуяа сайдын ярианаас удахгүй хаврын чуулганаар бас яг энэтэй холбоотой шаардлагатай бол хуулийг өргөн барина гэдэг. Тэгэхээр би зүгээр өөрийнхөө сонссон статистикаас дурдаад цаг хугацааны хувьд бас нэг дараагийн асуултаа асуух гэдэг байгаа нь сая ариун бол дарга хэлжин бүр 144 мянган гаруй монголчууд гадаадын одоогоор бараг 70 гаруй улсад амьдарч байна. Тэнцэнээс баг тэдний эрх ашиг хамгаалж өөрсдийн сайн дураараа эвлэлтэнд нэгдсэн мөр 400 гаруй төрлийн бас байгууллагууд байгаа юм байна л да. Тэгэхээр хамгийн их хүн амтай аймгийн чи өвсгөл гэж ярьдэн шүү дээ. Яг дархан эрдэнэт чинь одоо өсрөөл нэг 120-30 мянган хүнтэй баг. Тэгэхээр баг 2 дундаж аймгийн хэмжээтэй үнэхээр монголчууд гадаад ингээ байгаа ялчгүй том тоо. Тэгээ одоо энэ ялангуяа давхар иргэншлийн талаар нэлээд эрчтэй яригдаад байгаа асуудлууд дээр та бүхэн судалгаа хийгээд эхний байдлаар урьдчилсан байдлаар саналаа ерөнхийдөө хизээ
олон нийтэд болон яг шийдвэр гаргах түвшинд танилцуулах тийм юутай байгаа бай. Төлөвлөгөөтэй байгаа. Яг нэг хоёр асуудал байгаа. Эхлээд түрүүний хэлдгээр нэг зарчмын асуудал. Зарчмын асуудал тэдүү бидүү гэдэг дээр яхаар зэрэг үнэхээр одоо нэг Монгол аав ээж хоёр сүүхэд төрнө. Үгүй наадах чинь гадаад гэж гадуурхаад ч юм уу тийм. Ингээд Монгол бас төгөхгүй гэдэг бол иргэдтэй хандж байгаа айгүй тийм маш бодвоштой маш эмзэг асуудал байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бид нар үнэхээр иргэдтэй ингэж хандаагүй гэдгийг харуулах эргцэн өгнөж. Одоо нэг бүх хуулиараа чинь Монгол улс иргэн байгаа байхгүй юу. Ганц цаад нөгөө төрцөн газар нь л одоо орчин суулгах асуудлыг гэж яаж ч. Тэгэнгүүт бид нар одоо бол нэг яг зарчмын асуудлыг ерөөхдөө нь яг тэрэн дээр төвлөрүүлээ тэгээд судал тоож үзэхээр зэрэг нийтдээ 2001 оноос 2016 оны хугацаанд бол 6000 гаруй хүүхэд төрсөн байна. 6000 гаруй хүүхэд төрснөөс бол 4000 гаруй нь бол одоо яг энэ Америк манай тэр давхар хариал олох боломжтой тийм газруудад төрсөн харагдаад байна. Ягаад тэгэхээр зэрэг одоо хамгийн одоо гадаад ихээр оршин сууж байгаа community бол таны одоо 32000 гаруй байгаа Солонгост байгаа манай Монгол иргэдийн community байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тэдвэн бол ихэвчлэн ажил хийж энэ яаж яг үедээ гэр бүл хүүхдээ асрах юм боломж бол ер нь байхгүй. Тэнд одоо хүүхдийн сургууль бол сөүлтний сургууль байдیں۔ Маш цөөхөн хүүхдүүд байгаа. Тэднэр дээр бол одоо яг энэ орчин сууж байгаа хүнтэйг харьцуулах юм бол харин одоо өөр улсууд харьцуулах юм бол тэнд гэр бүлээрээ очиод оюутан сураад ингээ явж байгаа хүмүүст бол илүү цагтаа илүү нөгөө нийгмийн хувьд хүүхэд төрүүлээ сургуульд оруулаад яваад байгаа юм боломжууд байгаа газар бол харьцангуй хүүхэд ихтэй байгаа юм. Цаанаас нь бас эрүүл мэндийн асуудал байгаа. Тэгэхээр зэрэг энэ үүднээсээ бол одоо бид нар 4000 гаруй хүүхэд бол тэнд байна гэж үзэж байгаа л да. Гэхдээ бүгдээр бол давхар хариал үүсгэсэн байх тийм юу бол албагүй. Эндээс нэг яг 2015 оны дээр судалгаануудаар үзэхээр 2181 өгдөж байгаа бол энэ тоо бол одоо өссөн бай таарна. Саяхан гадаад иргэн харьяатын газраас бас эцсийн байдлаар авч үзэхдээ зэрэг за нэг 1700 орчим хүн байгаас 1070 нь одоо хүүхэд байна. Бүр одоо гадаадын одоо паспорттай бичиг баримттайгаа чирээд оршин суугаад бүртгүүлсэн байна гэж 1070 хүн байна. Хүүхэд байна гэж. Тэгэхээр зэрэг энэ бол одоо нэлээд бүр бодит тоо. Бүр энэ асуудал бол байгаагийн аав ээж нь бол одоо монголоор үзсэн. Энэ юунаас гадна бид нар дараа нь бол хичнээн иргэд юу байгаа юм бэ? Хандлага нь ямар байгаа юм бэ? Өсөлт бууралт нь ямар байгаа юм бэ? Гэхдээ үзээс сая таны ярьж байгаа тоог бол бид нар одоо зориуд одоо 2016 оны байдлаар эцэлж авах гээд одоо бүх аргаараа үзсэн. Нэгдүгээр бол гадаадын одоо иммиграшны байгууллагын статистикуудыг бид нар авсан. Хоёрдугаар элчин сайдын яам дээр байж байгаа бүртгүүлүүдээ бид нар аваад гадаад одоо хичнээн иргэн бүртгүүлж байгаа гэж үзэж байгаа юм. Дээрээс нөгөө төрсөн хүмүүсүүд одоо ингэ нэмээд үзэж байгаа шүү дээ. Тэгээд одоо хаач ярьжсэн нэг тоотоо болмоор ахгүй. Тэгэхгүй бол зарим газар 130,000, 140,000 чинь судалгаагүй байгааг харуулдаг байгаа. Тэгэхээр судалгаагүй байна гэдэг бол хичнээн иргэд цаана одоо манай бодлого юм уу төрийн одоо энэ үйлчлэгээний гадна үлдээд байгаа эсвэл хэдэн илүү гараад байгаа бид нар дэс мэдэхгүй болчих гээд. Наад их усруудаас авсан мэдээлэл ч гэсэн ер нь бүртгэгдээгүй иргэд байх магадaltaй юм уу? Тэгээд хараар байгаа. Магадaltaй. Одоо энэ бол 100% биш. Уг нь бол манай Монгол улсын иргэн гадаадд чөлөөтэй зорчих цагаас тухайн хуулиар бол хэлийн чамд байж байгаа иргэд маань өөрсдөө очиод элчин сайдын яамд орж бүртгүүлэх ёстой 30 оноос илүү байж байгаа бол харамсалтай нь энэ үүргээ бол төдийлөн сайн биелүүлэхгүй байгаа. Тэд зөвхөн ямар нэг асуудал гарах ч юм уу одоо паспорт бичгээр сонгуулалтаар очиж байгаа шүү дээ. Гэтэ бид нар бол бас нөгөө иммиграшн төрөнөх бүх өөрийнхөө судалгаануудыг үзээд 144,560 орчим иргэн байна. Бүр гэсэн судалгаар. Судалгаагаа бол бид нар аль болох одоо наривчилж гаргахыг хичээсэн. Одоо визтэй, визгүй тэдний хүүхэд нь сурч байгаа оюутан гэдгээр хийгээд энийг бол одоо бид нар мэдээж хэрэг одоо оюуны улсын бүртгэлийн ерхий газар статистикийн үндэсний хороо гэх мэт байгууллагуудаар өгөөд саналыг авчна л да. Тэгж яагаад энэ үнэхээр одоо бид нар одоо элчин сайдын яамдуудаас авсан саналыг үндэслээд нэг юм тоотой ярих гэх юм бол бас нэгдсэн юм статистик бий болох юм. Одоо энэ өсөлт бууралтын асуудал хэдэн хувиар өсөж буурч байна. Ер нь бол хандлага бол манайхаас харахад бол ер нь одоо өнгөрсөн онтой харьцуулахаар бидний нөгөө дутуу тоо гаргаж ирсэн үетэйг харьцуулах юм бол өссөн юм шиг байж болох юм. Гэтэл одооний тоо маань яг ингэж наривчилж ингэж бүтэн бид нар 3-4 сар судалгаа хийж байгаад гаргасан тооны хувьд бол өнөөдөр бол энийг өсөлт буурт гэж харин эргэжилттэй харьцуулахдаа яг энэ аргаараа бол гаргаад үзэхээр бас нэлээд тодорхой болно. Тоо тэгвэл нэлээд тодорхой болж байгаа нь саяны хэлдэг зарчмаа хоорондоо ойлголцоод бусдад ойлгуулад шийдэл гаргах дээр цаг хугацааны хувьд магадгүй гадаад байгаа монголчуудын хүлээлт нэлээд өндөр байгаа хэл та. Тэгээ хизээ энэ асуудлыг нэг тийш шийдэх юм бол гээд надад бол тийм яг ажиллах одоо
тэр тодорхой ойлголт зарчим гэдгээс гадна манад нэг тийм ажлын механизмыг бий болгочих хэрэгтэй байхгүй. Одоо жишээлбэл бид нар сая 2 жилийн өмнө 3 сая төгрөгийг хүлээж авлаа гэл. Тэрний 140 мянган гадаад байжсэн болохоор л тоологдоод орцсон байгаа. Магадгүй тооллогонд ороогүй ч хүмүүс байгаа шүү дээ. Одоо 3 сая 170 эдэн мянган гэл болцсон байна гэж байгаа тийм. Тэгэхээр бидний регистрийн дугаар байдаг шиг яг регистрийн дугаар ороод ирэнгүү тэрийг авдаг хууль зүйн яг энэ гадаад дахь монголчуудын ер нь гадаад дахь иргэдэх асуудлуудыг гадаад яамнаас гадна хууль зүйн яамыг сайн мэдэх хэрэгтэй. Бодлогын хэмжээний нэг барьж явах хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол тэр дотор нэгсэнд үндэсний дата бааз байх хэрэгтэй. Дата бааз дотор мэдээж апдейт хийгдэнэ. Бүгдээр регистрийн дугаар авна. За магадгүй регистрийн дугаараа хүлээж байгаа гэдэг давхар харьяалт. Одоо жишээлбэл сая таны ярьдаг шиг аав ээж хоёр нь Монгол бүртлөө хүүхдээ амралтаараа ирэхдээ хүүхдүүдэд виз авч байгаа тийм сонин тохиолдол байгаа шүү дээ. Тэр виз авахд ямар хүндрэлтэй зүйлүүд гарах вэ? Энэ зүйлүүдийг ч бүгднгийн яг тэр яг ингээд тэр үндэсний бааз дотор л байлгаж байгаа бол тэр хууль эрх зүйн тогтолцоог яаж бий болгох вэ? Аль яам нь хариуцах вэ гэдэг нь болохоор дараагийн асуудал болчих болов уу гэж боддог. Манай төрийн ажлын гол нэг цалгардаг ч юм уу эсвэл хард дискгүй болчдөг гол ажил нь юу вэ гэхээр энэний субъект нь бий байна гэдэг тийм барьдаг л амбиц ч юм уу нэг улс төрийн сонирхол байдаг болов уу гэж бодож байгаа байхгүй. Энэ бол мэдээж ямар нэгэн улс төрийн сонирхол амбицээр тулгуурлахаас гадна одоо бол таны яриан дээрээс ингээл харахад дандаа гаруй орчим гэж л ярьж байгаа шүү дээ. Өнөөхөө тэгж ярихаас өөр аргагүй тийм. Гэтэл бусад улс орнуудад яг тэр баазыг нь одоо яг тэрэнд нь байгаа байхгүй. Тэр субъектүүдийг л энэ бус тус газруудад нь ажилуулчих хэрэгтэй юм шиг. Одоо жишээлбэл одоо Англид одоо ингээд насаараа амьдэрсэн одоо ингээд баг институт болох хүмүүс байгаа байхгүй. Тэд нар бол баг тухайн улсад томилдоор ирж байгаа элчин сайд консулаас илүү нэр хүндтэй илүү субъектүүд одоо тэр улс төрийн институтуудтай холбогдож ажилладаг, соёлын элчин болдог тийм хүмүүс байдаг. Гадаад харилцааны яам тэднийг ажлын механизмыг бий болгоод харин одоо үндэсний дата баазанд хууль зүйн яам бий болгочвол ерөөсөө нэг юм голдролтой орчхол юм шиг санагдаад байгаа. Би зүгээр гаднаас нь хараад тэгж ярьж байгаа болохоос яагаад вэ гэвэл Солонгосын тэр нөгөө нэг одоо юуны иммиграшны төв нь болохоор ингээд улирал мэдээллүүдээ гаргадаг. Тэр мэдээллүүдээс ингээд гаргаад ирэхэд янз бүрийн одоо дүгнэлт хийж болохоор болцсон байгаа байхгүй. Сонирхолж хэлэхэд жишээлбэл одоо яг имижлэгээний визээр орж ирсэн хүн гингүүт 134 хүн орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэр 134 хүн нэхэд 50 сая воноос дээш юу авсан эмнэлгийн үйлчлэг авсан гэж байгаа. Тэд нар нөгөө нэг тодорхой хэмжээгээр даатгалд нь орохын тулд нөөтийн юугаа авахын тулд бүртгэх хүссэн байгаа байхгүй. Гэтэл бараг нэг юу 20 хэдэн мянган хүн нөгөө нэг аяллаа визээр орж ирчээд эмнэлгийн үйлчлэг авсан байдаг. Тэгэхээр ингээд нөгөө нэг миграц гэдэг одоо манай шинжлэх ухааны технологийн сургууль дээр ингээд бараг 10 гаруй жил ингээд монголчуудын миграцийн хандлагыг судлаад явсан юмнуудыг аваад үзэхэд хурал болгон дээр монголчуудын миграц шин төрлөөр нэмэгдээд байна. Одоо жишээлбэл боловсролын миграц гэж хэлж болохоор болчиход байгаа байхгүй. Боловсролын миграц гэж хэлэхээр хүмүүс гайхаад юу гэж та нар чи сайн дураараа миграц буюу сайн дураараа даяарчл юу яаж байгаа байхгүй. Одоо дөрвөж явж байгаа байхгүй. Тэнд одоо 6200 оюутан байна гэж байгаа. 6200 оюутан. Гэхдээ хэлний курсын 5200 хүүхэд байна гэж байгаа. Тэгээ бодоод үзэхлээр тэгэхээр 2000 нь бол яг жинхэнэ оюутан байгаа байхгүй. Хэлний курсын оюутнууд гэдэг чинь хэлээ сурангаа дараа нь сургууль сурах юм уу? Эсвэл тэр дотор 1.2% нь л харалсан байна гэж байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө нэг хууль ус саагач болсон байна. Тэгэхээр тэд нар чи ингээд өөрсдөө хэлбэл амьдрах орчноо хайгаад хүн чинь нэгсэнтэй амьдрах орчноо хайгаад ингээд нөгөө нэг явж байгаа зүйл энэ төрд ямар нэг юм ажил олоод тэгээд гэхгүйгээр энэ манай монголчуудын нэг тийм айгүй зөв менталитет байхгүй. Төрд дараа болохын оронд те өөрсдөө чадвараар гараа авчдаг. Тэр зүйлийг ингээд үзэхэд одоо манай иргэд тийм байна, иргэдийн мэдээлэл байна гэж ажиллахаас илүү хамтарч ажиллавал яагаад гэвэл гадагшаа гарсан хүмүүс аягүй их оромжуулж байдаг шүү дээ. Бид нар бүгдөө мэднэ те. Тэр байдлыг нь ашиглаад нөгөө нэг оюуны одоо гойжилт гэж ярьж байгаа эсвэл юу гэдгийг те. Тэр хаосрал гэдгийг те. Буцаагаад одоо оюуны бөөгнөрөл болох юм уу те. Манайх нэг зүгийн үүр гэдэг нэг том төсөл хэрэгжээл бас л тэгэл нэг балгаад унтсан шүү дээ те. Яг үнэ. Яг энэ миний дараагийн асуултыг наад асуултыг чи асуух гэсэн. Би сайн нэвтрүүлэг бэлтгэе ганц хоёр хүмүүстэй холбоотой мэдээлэл зөвлүүлж хахад бас сонь мэдээлэлүүд олдож илээ л дээ. Жишээ нь хамгийн анх 91 онд Дамжин Суран гэдэг инженер хүн анх удаа Монгол улсаас хөргөдлөө өгч цагаачилж исэн байна. Тэгээд очир утгаан нөгөө ерөнхийлөгч байх үед нөгөө цуг явж исэн багаас нь дээрэс нь Калгаригийн олимпиад явсан
Манай нэг тамирчин ингээд харлаж үлдэж үзсэн. Анхны юу нэгээд эхэлжсэн байна л да. Тэгэхээр сая ингээд бид нэр бодтой фактууд ярьлаа л да. Тэдэн мянган хүн гадаад гарч тэр улсууд байна гэд одоо хэдүүлээ яг Даран багшийн хэлснээр учир шалтгаан дээр нь жоохон өөрсдөө дүнэлтийг хэлмээр байл. Сая яг хэлж дээ те. Яг боловсролын цагаачлаа гэд. Нөгөө талаас гадаадаа ганц хэрүүнтэй ярихаар нэмэх нь эрүүл мэнд байгаа байхгүй юу? Хүүхдүүд нь том болцсон. Монгол ирээд яг боловсрол эрүүл мэндийн систем хоёр нь тэр стандарт нь хангахгүй болохоор сэтгэлийн эзэнэ тэнцээч гэсэн ингээд ирч чаддгүй. Яг түрүүний хүүхдүүдийн асуудал гараад ирсэн. Тэгэхээр нэгэнд гараа явж байгаа юмыг одоо мэдээ зогсоох бол утгагүй ирэхгүй. Ашигтай ашиглахын тулд бид нэр төрийн бус байгууллага бид нэр юу хийж чадах вэ? Жишээлбэл 10-11 онд олон хүн гадаадаас ирсэн шүү дээ. Ажилласан. Тэгээ Улаанбаатарт үйлдвэрлэх хөрөнгө өссөний бас нэг шалтгаан тэд нар жоохон мөнгөөр ирээд байр сууц авах ч юм уу, ажилд орох ч юм ингээд цалинж нэмэгдсэн ингээд өссөн. Тэгээ тэр бол зөвхөн зах зээлийн жамар ирсэн. Тийм юу гэмдэ яг л зах зээлийн жамар ирсэн. Яг тэр үед бол Монгол төр тэрийг эрүүлэн гэсэн бодлого, эрүүлэхгүй гэсэн бодлого гаргав. Тэр хүмүүс юуны төлөө ирэх? Яг үндэ бол Монгол тэр байр амлаад ирэхгүй. Өндөр цалин амлаад ирэхгүй. Тэр хүмүүс бол Монголд мөрөөдлөө биелүүлэх гэж ирнэ. Сүүлийн 20 жилд Америкт топ компанид ажилладаг 100 хүн байна. 100 инженер. Монголчууд 20 жилд хоригдлагдсан. Тэр хүмүүс өөрсдөө бор зүрхээ очиод тэр юмдээс хураа төгсөөд ингээ орцсон. Гэтэл тэр 100 хүн дотор бас Монгол улсыг сургууль төгсөөд тэнд ажил орсон бас байна. Тэгэхээр бас боломж нэ. Тэдний юу хэлж ихээр энд 20 жил бид бор зүрхээ 100 болчлаа. Одоо энийг 10 жилийн дотор 1000 болох боломж байна гэж. Манайх гадагшаагийнх интернационал үзэлтэйч хаашаач очсон манайхан одоо аль ч оронд очсон л одоо ердөөсөө тэр одоо сайхан гэж ярьдаг. Гаднаас хүмүүс орж ирэхээр нэг тийм үндэсрэг үзэлтэй болоод дуулын нэр чинь харилцаа адил байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр яг юуны асуудал. Төрөөнөөсөө жоохон ойлгуулад энэ зүгээр хилийн чанд монголчуудтай холбоотой биш. Төрд нэг асуудал. Тэр өөрөө мэдээллийн нэг сантай байх хэрэгтэй. Нөгөө талаас бол нэг их сурвалж таах хэрэгтэй. Тэгэхгүй хүн амын тооллого, хүн өссөн бүртгэл юунд сонгуул зориулсныг, юунд зориулсныг ийм байж болохгүй. Дээрэс нэг их сурвалжтай байх хэрэгтэй, найдварт их сурвалжтай. Тэр юугаа зарчмыг бол маш сайн мэдлэх хэрэгтэй. Нөгөө талаас бол яг хилийн чанд монголчууд гэхээр тоолж чадахгүй асуудал тулгараад байгаа юм тийм ээ. Тэрнтэй холбоотой зүгээр дэлхийн монголчууд хилийн чанд монголчууд чиглэс нөгөө дэлхийн монголчууд хөтөлбөрт бол ямар ч гэсэн орж гарч байгаа хүмүүсийн бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх ажил бол орцсон байгаа тийм. Тэгэхээр тэрүүгээр юу бүртгэх вэ? Ямар ч орж гарч байгаа хүмүүс бүртгэж байгаа. Тэр сан байж чадна гэдэг бол эргээд хүн ямар хугацаар орж гарч ийн, гарсан үний хэдэн хувь яаж ин гэдэг нэг асуудал. Энэ бол тоон асуудал нь. Статистик. Эндээс бас тодорхой хэмжээнд дүгнэлт хийж болж байна. Нөгөө талаас бол энэ жилийн бас нөгөө монголчуудын холбоотын чуулган дээр Сэр Даран докторийн бас тавьсан ихтгэл дээр хилээд байгаа. Энэ миграцийн учир шалтгаан юу юм бэ гэдэг. Тэг яг монголчуудын холбоод өөрсдөө хилээд байгаа. Тухайн улсад байгаа холбоо тусдаа өөр байгаа. Тэнд байгаа монголчуудын асуудал нь өөр. Солонгост байгаа бол тэнд ихэвчлэн хараа ажил хийх гэж хүмүүс олон байна, сурч байгаа хүмүүс байна, бусад хүмүүс байна. Тэдний ярьж байгаа асуудал нь өөр. Учир шалтгаан өөр. Тэгээд тэнд өөр шийдэл хэрэгтэй байна. Эргээд бусад улсуудад бол өөр болж байгаа байхгүй. Тэгэхээр миграцийн шалтгааныг тодорхойлоод тэрүүнд тэр судалгаа хийгдэж дараад нөгөөдөлд нь ямар үйл ажиллагаанууд явуулж болох уу? Ямар үйл ажиллагааг нь хайшаа төлөх үү, чиглүүлэх үү гэдэг асуудал бол дараа нь тавигдах юм шиг байна. Яхаар бол тэр яг судалж болно, тоо гаргаж болно. Гэтэ тоо гэдэг чинь одоо юу гэдгийг статистикийн юу л байхгүй, үр дүн байхгүй. Тэгэхээр үндсэн агуулгыг нь хийгээд эхлэсэн цагт угаасаа өөрөө тоологдоод ирнэ. Надад бол тэр шалтгааны судал шаардлагагүй гэж бодож байна. Ягаад гэвэл чинь зүгээр л ойлгомжтой шүү дээ. Эдийн засгийн боловсролын зөвхөн совингороо явж байгаа зөв үйлдэл. Тэр Монгол улс 3 сая хүн амтай. Тэгээд даяарчлалд амьдрах нь ойлгомжтой. Нээлттэй орон ойлгомжтой. Хойцолгоос биш. Тэгэхээр явах нь ойлгомжтой. Явуулах хэрэгтэй. Явахаас ураггүй явж иж юм үдчихэж нүд тайлж иж Монгол улс чинь хөгжлийн евро гарна л да. Гол нь нөгөө яг тэр хүмүүсийг энэ чинь явж юу бас тараад байгаа. Зөвхөн тэр нь явж байгаа хүмүүсийн асуудал биш. Ерөөсөө одоо энэ Монгол сурж байгаа жоохон Монгол төрсэн хүүхэд ямар хөө боловсрол аваад ямар хөө дархлаатай болоод дараа нь ямар үедээ явуулах уу гэдгээс шууд бүр ингээд эхнээс нь эхлэх юм бүр холоос эхлээд явчихж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл яг энэ дэлхийд дээр хөгжихийн тулд Монгол улс өөрөө тэр Монгол хүнээ гадаадад байна уу дотоод байна ямар хөө болгож хүмүүжүүлэх юм. Тэгээ эргээд авчирна гэдэг чинь юу гэсэн үг юм. Орон байрыг бэлдэнэ гэж байгаа чи юуг нь хэлж байгаа. Юм бэлдэж өгөх юм уу эсвэл зүгээр орчин нөхцөлийг бүрдүүлэх юм уу. Тэгэхээр гадаадад байхдаа яаж байлгах юм, сургуулийн яаж хийх юм. Гэдэг юм цогц бодлогын гэдэг юм уу өөрийнх нь улсын төрийн бодлогын алсын харааны асуудал болоо явчихж байгаа юм л да. Тэгээ дэлхийн бусад улсыг харах юм бол ялангуяа Монгол шиг юм жижигхэн улсад жижигхэн хэрнээ том үндэстэн тэр үндэстнэрээ цөм хийдэг юм
онцлогтой улс шүү дээ. Тэгэхээр хөгжлийн гарц нь бол Монгол улсын нутаг дээр биш. Үе тийм байсан. Дандаа гадаадад байсан. Тэгэхээр одоо ч гэсэндээ гадаад байгаа монголчууд бол Монгол улсын Монгол үндэстний хөгжлийн том их усүр яхаар хүмүүс баг. Тэрийг бүр ингээд зориудар харин гадагш нь явуулаад авах тиймэрхүү байдал бодлого бариул илүү зөв гэж бодож байна. Тийм болохоор тоолох ч юм уу хянах ч юм уу яг тийм нэг иргэн тохиолдож байгаа улс улсын кейстэй зурлахаас илүүтэй яг энийг ингээд хөгжлийн бодлогын нэг салбар гэж үзэх хэрэгтэй бүр тэгж яг нөө ярьдаг оюуны дайжилт үүсгөөл те оюуны хөгжлөөгүүдийг яг үндсэн. Оюуны дайжилт яагаад байна гэхээр тэр чинь ойлгомжтой. Оюуны дайжилт явж болно. Гэхдээ эргээд ирэх нөхцөлийн бүрдүүлэлт. Жишээлбэл 10-11 онд олон хүн гадаадаас ирсэн шүү дээ. Ажилласан. Тэгээ Улаанбаатарт үйл хөдлөл хөрөнгө өссөний бас нэг шалтгаан тэд нар жаахан мөнгөөр ирээд байр сууц авах ч юм уу, ажилд орох ч юм ингээд цалинж нэмэгдсэн ингээд өссөн. Тэгээ тэр бол зөвхөн зах зээлийн жамар ирсэн. Нэг юм юу гэдэг юм бэ? Яг л зах зээлийн жамар ирсэн. Яг тэр үед бол Монгол төр тэрийг ирүүлэн гэсэн бодлогоор ирүүлэхгүй гэсэн бодлого байгаагүй. Тийм болохоор харин одоо яг ингээд зүгээр зүү тогтлоор ингээд явж байна тий. Урсгалаараа л урсгалаар бодлого байхгүй. Гэтэл дарам доктрин, сэр дарам доктрин дүр хэлдэг байхгүй. Бодлого байгаа нь зөв. Гэхдээ бодлогыг бид нар яаж гаргах гэдэг нь асуудал байхгүй. Одоо шинэ тоолохгүйгээр, учир шалтгаан мэдэхгүйгээр гадаад монголчууд бид нар авчирчээ гэдэг аюул дурдсан тий. Тэр хүмүүс юуны төлөө ирэх? Яг үндэ бол Монгол тэр байр амлаад хэрэггүй. Өндөр цалин амлаад ирэхгүй. Тэр хүмүүс бол Монголд мөрөөдлөө биелүүлэх гэж байна. Би Монголд нэг ийм бизнес эхлүүлчихье. Монголтой хэрэгтэй ийм эхлүүлчихье гэдэг мөрөөдлөд байна. Тэр нөхцөлийн бүрдүүлж өгч чадахгүй бол тэр хүмүүс ирэхгүй нэгдүгээр. Хоёрдугаарт ямар учраас шалтгаанаар хідүүн тэнд байгаад байна. Одоо нөгөө түрүүний нэрдэг сайн дурын явж байгаа өөрөө би дагаа явцсан хүмүүсээс гадна бодлоготойгоор яаж явуулах вэ гэдэг асуудал. Тэгэхээр жишээ нь ингэж аюул тод жишээ Америкт нөгөө IT-ийн том компаниуд ажиллаж байгаа хүмүүс ягаад одоо манай мэдээлэл технологийн салбараа сүүл нэг ярьдаг юм болчиход байгаа. Сүүлийн 20 жилд Америкт топ компанид ажиллаж байгаа 100 хүн байна. 100 инженер. Монголчууд 20 жилд хөрөнгөлөгдсөн. Тийм хүмүүс бор зүрхээ очиод тэр юмдээс хураа төгсөөд ингээ орцсон. Гэтэл тэр 100 хүн дотор бас Монгол улсыг сургууль төгсөөд тэнд ажил орсон бас байна. Тэгэхээр бас боломж нэ. Тэдний юу хийж ихээр энд 20 жил бид бор зүрхээ 100 болчлаа. Одоо энийг 10 жилийн дотор 1000 болох боломж байна гэж. Ямар бол ихээр одоо жинхэнэ бодлоготойгоор бэлтгэдэг болъё. Нөгөө тэр ажилд орох шалгалтанд нь бэлтгэдэг болгоё. Дээрээс нь тэнд ажиллаж байгаа инженер хүн өөрөө санал болгоод бас давуу их байд юм байна. Референс ингэ тавиад референс олох гэж шээ. Ийм маягаар бид нар явуулал 100 бол 1000 болчихно. 1000 хүнээс одоо хэдийн буцааж авчрах уу гэдэг асуудал өөр болчих жоохгүй. 100 хүнээс нэг 10% буцаж ирлээгээд 10% хүрээлэнгүүд Монголд нөгөө хэдэн компаниуд хуваагаад ингээл булаацлаад байх уу? 1000 хүн явуулчаад 100 хүн буцаад ирэхэд Монголд буцаад явна болоод байна. Нөгөө талаас явуулчаад буцааж авчрах уу, тэнд нь байлгаад ашиглах уу гэдэг асуудал. Ингээд эн чинь нөгөө юуны хувьд бол судалгаатай төрийн бодлоготой байх ёстой. Төрийн бодлого нь өөрөө судалгаатай уялдаад бас боломжуудаа хараад хийгдсэн байх. Тэр чинь л одоо яг нөгөө нэг гадаад дахь тэр диаспорагийн институт гэж яриад байгаа юм байна л да. Өөрөөр хэлбэл нэгэсэндээ яг тэр том компаниудын соёлыг нь Монгол авчираа заагаад хэрэгжихгүй шүү дээ. Одоо яг тийм хэмжээний хүмүүс үрж ирээд тэрийг хүлээмжшүүлсэн юм бол байхгүй. Тэгэхээр тэр гадаад байгаа хүмүүсүүд институт гэдгээрээ байж л weg. Тэрүүгээр байж л weg. Тэрний араас өшөө олон хүмүүс явуул. Тэр нөгөө нэг кинон дээр нэг ямар кинон дээр үлээ ховор хүмүүс дээр үлээ тэ ганц хэнийг явуулж ирснээс өөр 100 малчин дагуулаа явуулъя гэдэг нэг тийм онгойш тэ тэгж явуулах мөн явдаа гэдэг шиг тэ. Ерөөсө тэр гадагшаа байгаа хүмүүсүүд дээр та нар ирээч гэдэг явуулах ямар нөхцөл байдал орсныг бид нар сая сүүлийн хэдэн жил харсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энийг маш сайн төрийн маань сайн бодлого маань хэрэгтэй байна. Ингэж болох юм шүү дээ. Эндээс судална. Тэгээд хоёр төвшөнд асуудал авч үзэх юм байна л да. Нэг нь бол юм мас одоо төрийн энэ төр давхар иргэншилж байна уу? Нийтэд тулгараад байгаа асуудлыг үнэхээр шийдэл хамгаалах хэрэгтэй. Хоёрт нь тэр инженеруудыг заавал нөгөө зөвгийн үүрэг гэлтэй би зөвгийн үүрийг буруу гэж боддог л да. Цаг нь болоог бэлдээгүй гэж зүгээр нэг юм үр дүн багтаа. Яг хэрэгтэй хүмүүсийн тэнд нь ажилуулад Израиль ч гэсэн тэгсэн байдаг штэ. Хамгийн диаспорагийн бодлогыг оновчтой хэрэгжүүлсэн хөгжлийн тулгуур болгож чадсан улсууд Израиль. Бусад улсууд нэрийг хийж байгаа. Тэнд инженерүүд ажиллуулж байгаа дараа нэг цаг нь болохоор тэр хүн заавал цаг нь болоог авах тэрийг авчираад хэрэггүй. Цаг нь болохоор тэр хүн баг тэр компанийнхаа салбарыг дагуулад нь ороод ирж байгаа. Тэгсэн дахиад нөгөө 100 хүнээ дагуулад ороод ирж байгаа. Тэгээ ингээд холбоо өсөв. Тэгэхээр бид нар баг бодлого гэдэг нь тэр мастер гэсэн бодлого байж болно. Дээр нь дахиад яг хамгийн гол цөөхөн бодлого нь бол зүйл нь бол дээдлийн тэр нэг толгой хүмүүс шүү дээ. Одоо тархийг дагуулад байгаа, мэдлэгийг дагуулад байгаа хэсгийг бодлоготойгоор олшуулад буцаагаад авчирч
Тэр чинь нөгөө нэг критик масс үүсгэх гэдэг асуудал байгаа байхгүй. Критик масс үүсгэж чадахгүй бол бидний зүгээр цөөн нэг явуулаа ингээд хідэн салбар хідэн хүмүүс ирээд Монголын өгчихгүй те. Яг тэр яг нөгөө Америкт нөгөө нэг H1D гэдэг нэг виз өгдөг лөө те. Бүх юмыг байгууллагаас сангадаг. Тийм визтэй хүмүүс гэж одоо тэр үед 5 жилийн өмнө тэр юм харж яхад мэдээлэл харж яхад 39% нь энтэгчүүд гэж хэлсэн байдаг. 0.2% нь 0.2% монголчууд. Тэгээ нэг 500 хэдэн хүн виз авд юм байна л да. Гэж одоо анхны тэр виз авсан хүмүүсүүд одоо Монголд орж ирээд ажиллаж байгаа хүмүүсүүд байгаа. Ингэж ойлгосод нэг ийм л юм ялгаа хийчмээр л нэг ярьж байгаа юм шүү дээ. Одоо бодлого гэж юу вэ гэхээр бид нар бодлого гэхээр юугаа хэлчихэд байна л да. Одоо юу гэдэг нэг давхар иншил болон дүгэн жижиг ахуйн асуудлыг шийдэхдээ тэр хараагаа холиод ингээд түмэн том юм байгаа юм шиг бодоо тэрэндээ ингээд түүхтэй хоорондоо фэйсбүүкээр ч юм ингээд маргалдаад ингээд дуусчдаг. А бодлого гэж байгаа нь тэр нэгдүгээр ирэмбийн буюу яг тэр хэдэн IT инженер ч юм уу те монголчуудын амжилт гарах магадaltaа салбар дээр хэдэн хүн бэлдээд хэдийг нь авчираад хэдийг нь тэнд нь байршуулах вэ гэдэг нэг цөөхөн шийдхийг л бодлого гэж ойлгомоор байгаа юм л. Тэгэхгүй бол бид нар яг юутай холцоод одоо юу гэдгийг тэр солонгост хараар ажиллаж байгаа нэг асуудалтай. Би тэгээд бас дараагийн яг асуултыг энэтэй уялдаа гарч ин л да. Энэ хугацаанд өнгөрсөн одоо хэд ч одоо 25 жил нээлттэй болсноос хойш олон хүн явсан тэдний асуудлууд босч ирсэн ч гэсэн аль аль талд нь хоосон суугаагүй гэж бодож байна л да. Сая түрүүний дурддаг зөвгийн үүргэд хөтөлбөрөөс ахуулаад хөх гэрэг гэж хүртэлтэй одоо бараг 7-8 жил болох ч нөтэ хөтөлбөрүүдийн гараад. Гэхдээ одоо ингээд харахаар амжилттай болсон хөтөлбөр ер нь баахгүй байгаа байхгүй. Нэг гой ингээд босож ирдэг, нэг хэсэг инерцээр явдаг, тэгснэ пак гэдэг ундаг, эсвэл ингээд алга болчдөг. Энэний учир шалтгаан мэдээж ингээд бодлогогүй, судалгаагүй байгаатай холбоотой байх л да. Гэхдээ бид нар ингээд одоо суугаа харахаар ерөөхдөө асуудлаа бүгд ойлгоод хүлэн зөвшөөрөөд байна шүү дээ. За үнэхээр ийм байна гэдэг. Тэг яагаад ингээд хэдүүлээ нийлээд ойрын хугацаанд яг бодтой шийдэл болгоод яг үйлдэл хийж болохгүй юм бол энэ дээр бидний хариуцлага яг тус тусын хариуцлага юу байж болох вэ? Би зүгээр энэ гадаад байгаа иргэдийн асуудлаа та нар ярьж байгаа болохоор тэрэнд бол одоо ийм тийм гэж оролцсомааргүй байна. Зөв яг бодлого гэж түрүүн ярьж байгаа тань ярьдаг тэр зүйлд бодлого нь болов бидний өнөөдөр ярьж байгаа жижигхэн асуудлууд өрдөөсөө бүгдээрээ шахуу бараг биш. 1992 онд Монгол улсын иргэн гадаадд чөлөөтэй зорчих цагаас тухай хууль гаргаад нөгөө паспортыг чинь цагдаа биш иргэний байгууллага олгодог болгоод Монгол улсын иргэн дуртай зүгтээ явж болно. Гэхдээ та виза аваад яваарэ. За тэгээд хуваарь явж байгаа бол өөрийнхөө одоо эрсдлийг, зочд буудлыг, унаагаа, зардлаа өөрөө даагаарай. Эрүүл мэндийн даатгал бол хамрагдаарай. Европ орнд ингээд явж байгаа. За тэр үеийнхэн бол тухайн үед бид нар одоо хийсэн ч хэлээгүйч мэдсэн ч мэдээгүй ч бас өөрийнхөө түүхийн үүргийг гүйцэтгэсэн байхгүй. Ганцхан 8 ажил байхгүй нэгдүгээр үе. Тэр ганцхан 8 ажил бол одоо үнэхээр манай одоо картын системд орцсон энэ хүнд үед бол одоо мэдээж урт хөршөөс хойд хөрш рүү худалдаа бизнес хийгээд өнөөгийн одоо бас манай нийлээ амжилттай явж байгаа бизнесмэнд хүртэл одоо энэ замаас эхэлсэн шүү дээ. Тэгээд тэд нар чинь бол өөртөө нэмэн өртөг юм ашиг олоод тэгээд тэр ашгаараа одоо яг Монголдо байж хэрэгтэй дутуу ягмуудыг авчираад өөртөө ахуйн амьдралыг тэтгээд өөртөө хамаацаад ингээд явжсэн. Энэ нэг 90 гэтээ нэг удаан хөргөлжсэнгүй дээ нэг 90-95 чамд өнгөд ингээд ганцхан 8 маань явж итэл одоо манах нөгөө бодлогоо бас сайн орж харсан уу? Шаардлага байсан уу? 95 онд одоо ингээд нэг талдаа виз тавуулаад эхэлдэг. За ингээд жоохон хүнд байдалд ороо явж ил манайх одоо төрөний хэлдгээр одоо хөдөлмөрийн одоо цагаачлал их үү шилжилт хөдөлгөөн эхэлж байгаа. Тэрэн дотор бол Солонгост оч хөдөлмөр эхэлж байгаа. Европ одоо бус улсуудад хөдөлмөр хийх юм үйл явцууд эхэлж байгаа. Тэд нар чинь бас мөн л одоо 2008 он хүртэл одоо манай GDP эдийн засаг бол тэдийг нь сайн үзүүлж чадахгүй байсан баг. 92 оноос хойш хамгийн гайгүй нь бол 2008 онд ирж үзүүлж байгаа тийм түвшинд эргэж урж ирж байгаа шүү дээ. Тэр хүртлээр бол энэ хүмүүсийн одоо ар гэрдээ үзүүлж исэн одоо хувь одоо үүрэг гэх юм бол гавьяа бол их бэлдээ. Тэгэхээр зэрэг энэ гадагшаа явах хөдөлгөөн бол ямар ч үсэн чөлөөтэй байх ёстой, олон улсын эрхцүүдэд нийцэж явах ёстой, эдийн засгийн дуртай газар явж явах ёстой, хувь хүн учраас өөрийнхөө хариуцлагыг өөрөө хариуцаа явж явах ёстой. Энэ зарчмаар явж байгаа. А дээрэс нь энэ бол одоо хүртэл үргэлжилж байгаа. Өнөөгийн засгийн газрын мөрөө хөтөлбөрт ч гэсэн одоо Монгол улсын иргэн гадаад зорчих нөхцөлийг хөнгөвчлөнө гэж байгаа юм. Тэгээ түрүүний хэлгээд дараагийн үе шат маань одоо хүмүүс маань одоо нэг жоохон хямралыг давлаа, нэг үр хөвгттэй боллоо, суугаад жоохон тогтноод ирэхээр хүүхдүүдтэй болохоор нөгөө үлдсэн, хурамтлсан бүх мөнгөө одоо энэ хүүхэд бол ирээдүйд бол ямар ч байсан над шиг ингэж явахгүй тэр дэлхийн эдийн засаг юу гэж дандаа улс орон эдийн засаг ингэж байх уу гэд боловсруулаад зарцуулж байгаа.
Тэгээд чинь гадаад руу боловсруулаа явж байгаа. А нөгөө хэдэн хүмүүс маань тухайн үед эрүүл мэндэ хайхрамжгүй явснаас ч юм уу одоо манай яг үндэ бас дотоод эрүүл мэндийн системийн асуудлаас болоод үнэхээр одоо ихэнх нь гадаад явж имжлэх гээд. Тэгээд одоо сүүлийн үед давмгаалж байгаа асуудал бол үндсэндээ бол тэр боловсрол эрүүл мэнд нөө байхгүй. Тэгэхээр бас энэ гадаад зорчих нөхцөлийг одоо сайжруулахын төлөө явж байгаа. Гэхдээ энд маш том анхаарал Монголд явж байгаа хүн болгон буцаж эх орондоо ирэхийн төлөө байдгийг. Энд Монгол хүний чанар уу эсвэл нүүдэлчин ийм ард түмний мөн чанар уу эдгээр бол заавал Монголд эргэж ирэхийн төлөө байдаг. Тэгэхээр бид нар бас нөгөө дахиад тэд нар эргээд ирэхэд нь бас нөхцөлийн бас бий болгоод өгсөн байх хэрэгтэй. Тэгээд хоёрдугаар бол энэ Монгол дотор явж байгаа бүх бодлогууд буцаад гадаад бодлого гэдэг маань одоо нийгэм бол өглөөний цайч гэдэг юм уу, сурах бичгч гэдэг юм уу тийм. Одоо гадаад бол түрүүний таны ярьсан судалгаанд сэдвчлэн судалгаа яаж байгаа. Тэр нэг яг хөтөлбөр дээр ч байж байгаа шүү дээ. Одоо та яагаад явсан, юу хийж байгаа, эрдэмтэнд одоо эсвэл одоо тэр маш олон сэдвээр ингэ сэдвчлэн судалгаанууд ингэ байнга хийгээд идэв юм билээ. Тэгээд тэрнийхээ одоо тэр бид нар ярьж байгаа юм чинь зүгээр л тэр бодлогын судалгаануудын гарч байгаа үр дүн хууль журам тусч байгаа чинь одоо нэг жижиг юм болоод байхгүй юу. Давхар хариаллын өмнө бол хоёр Монгол аав ээжээс төрсэн хүүхдийн визийг хураамжгүй болгох гэсэн тогтоол гарсан. Төр зурт юм байхгүй юу. Гэтэ энэ чинь ингэж бас өнгөц хандаж болохгүй. Ягаад гэвэл зүгээр тэр хүүхдийн наашаа 2 3 настайд нь түрүүний хэлдгээр виз авахт нь хураамжгүй болгоод аав ээжийг мөнгө төлөхгүй учраас гайгүй яваад байгаа. Дараа нөгөө хүн чинь бүр шал өөр сэтгэлгээтэй хүн болчоор гэр дотор ойлгохдохгүй хүн болчихоос өмнө Монгол гэсэн юм зүрхэнд нь үргэлж хадгалж явах үднэс бид нар за ингэж аав ээж. Энэ чинь бас нөгөө том бүр нөгөө том бодлогон дотор л явж байгаа л нэг асуудал байна. Тэгэхээр Монгол улс бол хизээд нээлттэй байна. Манайх гадагшаагийнх интернационал үзэлтэйч хаашаач очсон манайхан одоо аль ч оронд очсон л одоо ердөөсөө тэр одоо сайхан гэж ярьдаг. Гаднаас хүмүүс орж ирэхээр нэг тийм үндэсрэг үзэлтэй болоод уулын нэр чинь харилцаа адил байх хэрэгтэй юм л да. Хэрвээ би одоо Орос ч юм уу, Америк ч юм уу, Хаач ч Африк ч юм Арабд очиход тэр улсад одоо сайхан ханддаг бол тэр ард түмэн сайхан унтж байгаа тийм. Тэгэхгүй тэр ард түмэн лөө одоо ингээд тийм сайн муу юм ярьчихад дараа нь очих нь бол одоо амаа алах тулсан юм шиг болох байна. Тийм учраас энэ ер нь жоохон тийм интернационалч жоохон гэхдээ тэр нь интернационал гэдэг чинь юмыг сайн үздэг уян хатан байдаг. Манай нэг бас нэг үндэстний нэг бас мундаг том чанар байгаа шүү дээ. Ийм том хардаг тий одоо их өргөн хардаг. Ийм байх гэдэг ийм асуудал бол байгаа юм шүү гэдэг үлсэн гэж тэмдэглэж хэлмээр юм болов. Яг ариун бол захирлын хэлсэн дээр ингээд ирэхэд 2003 оноос 2006 онд үндэсний нийт бүтээгдэхүүний 10% нь гадаад дахь монголчуудад шилжүүлж ирсэн мөнгөс. Яг тэрийг энэ Азийн хөгжлийн банкныхан бүр ингээд нарийн танаа 70 эдийн засгт мөнгө гээд 250 сая доллар дундчаар жилийн. Ерөөсөө одоо ер нь одоо ч гэсэн гаднаас орж иж байгаа монголчуудын энэ мөнгөний урсгал бол ер нь 200 сая доллараас буухгүй байна. Энэ бол яг 70 эдийн засгийг дэмжиж яваад байгаа. За тэр зүйл байна. Тэр нөгөө сэдвчилсэн судалгаа гэдэг дээр одоо би зүгээр дан ганц солонгосыг аваад судлаад ингээд мэдээллүүд нь байгаа болохоор татаж авч үзэл тэн дээр анализ хийгээл янз бүрийн тезис ч юм уу нэг юм судалгааны өгүүлэл болгоод тавиад идэг болохоос биш би яг ингээд бүр ингээд тухайлан судлал маш их зүйлүүд байгаа. Энэ чинь бүхэлдээ айгүй том сэдв байгаа болохоор тэгэхэд одоо ингээд гадны манай монголчуудад нэг тийм сэтгэлгээ гэдэг. Солонгос руу ер нь нэг тийм дунд боловсролтой нэг ажил хийхээр л явсан хүмүүсүүд байдаг гэдэг сэтгэлгээ байдаг байхгүй. Гэтэл энд монголчуудын хамгийн их мөнгө урсгадаг газар болчиход байгаа. Одоо би нэг тийм нэр томьёо гаргаад Солонгос бол монголчуудын entertainment орн гэдэг. Одоо ерөөсөө тийм болсон биш. Эмнэлгийн үйлчлэгээс ахуулаад хүүхдэд тэнд бараг тоглуулж байна те. Казинод ч байна те. За тэгэл ингээд ерөөсөө ингээд монголчуудын хамгийн их мөнгө одоо мөнгөний нөгөө нэг олдсон мөнгөө буцаагаад солонгосчууд шимээд авчдаг. Энэ чинь солонгосын бодлогоосоо илүү энэ чинь ерөөсөө биднэрт ганц гарц маань энэ болчиход байгаа байхгүй. Арга ядахтаа чөлөө аваад 3 сарын виз харуулаад явж байгаа залуучууд зөндөө шүү дээ. Ажлаас чөлөө аваад явж байгаа тийм хүмүүс байж идэг. Тэгээд ингээ бодоод үзэхлээр энэ ингээд одоо ерөөсөө энэ бодлого байх хэрэгтэй юм байна. Энэ бодлогыг ингээд нэг тийм тууштай судалгаа байх хэрэгтэй. Тэн дээр тулгуурлаад ингээд одоо нэг тийм айгүй сайн чадвартай хүмүүсүүдэд дитгэхтэй. Эсвэл энэ маск гэж байгаа энэ хүмүүсүүдэд бас нэг тодорхой хэмжээгээр ойлголт өгөх. За гадаад дахь байгаа монголчууд хүүхдүүдэд боловсрол олгох гэл ингээл жишгчний явуулал зүгээр юм шиг бодлоо гэснээс одоо ингээ харахад одоо юу гэдэг юм бэ? Одоо чинь бид амар олон их усрээс мэдээлэл авдаг болчихлоо шүү дээ. Сошиал медиа, интернет, альбан бос гээд нэг бодлоо ингээ мэдээлэл цуглуулахад тэрийгэ бодохоор амархан юм шиг тий. Хаа байсан Африкт байсан Монголтой холбогдоод мэдээлэл авч болж байна. Хуучин гэдэг нь одоо энэ интернет, сошиал медиа айхтар өгч гэсэн нь одоо чинь миний санджаар 10 жилийн өмнө цахим мөртэй холбоо гэж байгаа сүлжээгээд тий. Тэр үгээр нэг өөрийн гэсэн форумтаа
имэйлийн сүлжээтэй бас нэлээд яг хязгаарлагдмал хүрээнд ч гэсэн аюу цэгцтэй тий бас нэлээд боловсрогдсон тийм мэдээлэл урсдаг байсан болов уу гэж харддаг л да. Тэгэхээр 10 хэдэн жилийн өмнөх тэр мэдээллийн урсгал бааз чанар одооний энэ мэдээллийн урсгал бааз чанарыг ингээд харьцуулахад бид нэр одоо байгаа энэ давуу талыг яаж яг энэ яриад байгаа асуудалтайгаа уйж зөвөр ашиглах тийм боломжтой гэж харж байна. Бүртгэлийн үед бол ерөөс хамгийн найдвартай бүртгэл уул нь бол хилээ орж харж байгаа асуудал. Тэр бүртгэлийг яг аваад тэгэхээр бүртгэлтэй холбоотой асуудал бол тэр чинь их нэр юм баггүй яа. Тэгэхээр орж гарч байгаа мэдээлэл гэдэг чинь хин тэрийг бүртгэх ёстой, хин зөвшөөрөл хандах эрх. За яг тодорхой хэмжээний уул нь бол нээлттэй болгочвол хин дээр бүр их олон шийдэл гарч ирнэ л дээ. За дараад нь за элийн жантай олон монголчууд байна. Одоо эднэрийг тэгвэл яах вэ гэдэг. Тэгээ яг 90 онд захим хүртэл сүлжээ үүсгэн байгуулгаж яг үед бол тухайн үед бол нөгөө бүгд гадаа гарцсан. Гадаад амьдарч байгаа, сурч байгаа хүмүүс чинь эргээд хоорондоо ярмаадаг. Нөгөө өнцрэг үйлдэл бас Монголын төлөө юм хиймээр байдаг. Бас хоорондоо мэдээлэл солилцмаар байдаг. Тэгэхээр тэр чинь нөгөө тухайн үед байсан хамгийн мундаг технологи л ерөөсөө мэйл, групп мэйл байсан. Групп мэйлийн хоорондоо мэдээлэл солилцоо тэн чинь маш олон хилцүүл өрнөгддөг байсан шин. Одоо тэр бол технологи бол үүргээ гүйцэтгэх болцсон. Одоо бол яаж ихээр мэдээлэл авах сурвалж нь бол хангалттай. Мэдээлэл солилцох нь хангалттай. Одоо тэднийг цэгцтэй яаж яах вэ, ашиглах уу? Тэн дээр ямар бодлого байж болох уу гэдэг дээр хамтарч ажиллахыг өгөх. Тэр уртаа зөвхөн сахим өртөө бол ингээ өртөөрчилсөн байдал явж байгаа юм л. Тэгэхээр энэ дээр хэд хэд юм ярих хэрэгтэй. Нэгдүгээр хилэн чанд байгаа монголчууд яаж ашиглах вэ асуудал. Тэнд нь байхад нь яаж ашиглах юм? Эргээд тэнд гад хилэн чанд монголчуудын үүргийг одоо их тодорхой болгож өгмөр байгаа. Тэгэхгүй бол хүмүүс дунд гэж байгаа шүү дээ. Би амрыг хараад тэн суугаад идэг, тэгээ олон юм яриад идэг гэсэн юм яриад те. Бараг л хөшрөө энд ирж ясаа тавих гээд байна уу гэдэг юм яриад. Хэтэл төрөний ярьдаг. За тэдний нааш ирж мөнгө урсгалаас гадна өөр ямар юу үзүүлж байгаа. Тэрийг тодорхойд тоо өмтэй сайн сурсалж байхгүй бол нөгөө хүмүүс маань яг ирээд туслаад Монголд юм хийжлэгээ баярлал явчихж байгаа байхгүй. Гэтэл тэр нөгөө үүрэг гин тодорхой болгож өгөх тусам тэднэртэй хандлага бол өөр. Нөгөө талаас бол буцааж авчих асуудал. Буцааж авчихтаа нөхцөл бүрдээгүй авчруул бас тийм ээ. Яг гэвэл тэр хүн чинь тэндээ байхдаа их үүрэг гүйцэтгэжсэн асуудал бол энд ирээд нэг өмрөөдлөө билүүж яг юугаа олох вэ гэсэн. За тэрний дараагийн асуудал нь юу гэхээр за одоо бид яг гадагшаа бодлоготой гарах чадвал буцааж авчих ингээд эргэлтэнд оруулах асуудал яригдж байна. Дээрээс нь Монгол улс өөрөө дүүл шилдэг хүмүүсээ гадагшны гаргаад тодорхой хэмжээ боловсруулаад буцааж авах гэдэг шүү дээ. Тэрэндээ адилхан Монгол улс өөрөө тэгвэл нөгөө дутагтаад байгаа хүний нөөц мэрэгсэн инженерүүдийн хүмүүс яах вэ гэсэн. Яг нөгөө уул уурхайн том төслүүд өргөж явах үед шинжилгээ ороноос гаргасан. Би андуурыг бол 8,000 инженер 30,000 мэрэгсэн ажилтан хэрэгтэй гэсэн тооцоо гарч байгаа шүү дээ. Тэр үед цахим өртөө холбоочин анх нөгөө хөх гэрэг гэдэг төслийг санаачсан. Гэтэ тэр үед бас жоох говьс асуудал байсан л да. Хөх гэрэг ингүүд байхан хятадаас хүмүүс авчаал яах гэдэг. Тэр бол нөгөө дэлхийн монголчууд хөтөлбөрч гэсэн одоо орцсон байгаа нөгөө уугуул иргэд гэдэг юу асуудлаас тусгацсан ба ш. Тэрэндээ адилхан яг тийм үнэхээр 30,000 мэрэгсэн инженер байгаа бол монголчууд тэнтэй тоон хөрөхгүй байвал гаднаас авчирсан. Гаднаас авчирвал өөрийн гэсэн илэгтэй Монгол урднаас шилж авчирсан. Дээрээс нь нөгөө цахим өртөнд тэтгэлэгч нэр байхгүй. Тэтгэлэг үе тэгтээ шилж яагаад сургая. Өөрөөр шилмэл хүмүүсийн сургаад тэр нь үлдээд ажиллавал нөгөө бид хүмүүсээ гаргахаас гадна нөгөө Монгол урдны дундаас шилтгүүдийн цуглуулж авчирсан гэдэг асуудал. Энэ мэн эргээд нөгөө оюуны чадвартай хүмүүсийн эргэлтэнд чиглэсэн үйл ажиллагаа байсан. Тэр маш товчхон байж за цахим өртөө байдаг юм байна шүү дээ. Одоо саяын тэр мэдээллийг яаж зохицуулах вэ гэж асар их мэдээлэл байна. Тэр шийдэл амархан байгаа. За ариун бол захирал жишээлбэл энэ маш их ажил хийгдэж байна те. Эдний харьяа. Гэхдээ хүн амын 5% нь гадаадд. За үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүний бараг тэр орчим хувь нь гадаадтай хамааралтай шууд мөнгө шилжүүлэх байх магадaltaй. Энэ бол эдийн засгт бол маш том нөлөө байхгүй. Бүр маш том. Тэгэхээр ийм том нөлөөлөл эдийн бий болсон байхад бид нар зөвхөн одоо юу гэдгийг гадаад яамаар дамжуулаад ингээд харьцах нь асуудал шийдэх маягаар те шийдэх нь бол дийлдэхгүй л дээ. Тэгэхээр яг чинь нөгөө яриад байгаа тэр хөх гэрэг байна уу? Тархины тэр дайжилтыг яаж шийдэх вэ? Ерөн зүгээр гадаад байгаа монголчуудаа өөрсдийнх нь зорилгоор яг улсын хөгжил яаж ашиглах вэ? Яаж өөрийнх нь хүслийг нь биелүүлэх вэ гэдгийг арай өөр бодлогын субъект, арай илүү их мэдлэлтэй, урт хугацаатай тэр залгам чанартай тийм бодлого гаргадаг судалдаг газар хэрэгтэй болж таарч байгаа. Тэгэхгүйгээр тэр мэдээллийг ашиглаж чадахгүй. Мэдээлэл ямар ч үнцэнгүй бөгөөд тал талд одоо улам олшрон тийм баахан асуудал дэвшүүлсэн зөв буруу баахан тийм хилцүүлийн шүүмжлэл дунд л бид нар амьдрах болчиход байгаа юм. Тэрөөс л тэр институт энэ дээр бол нөгөө юуг бас дурдах хэрэгтэй бол та элийн жантай монголчуудын зөвлөлээ тийм ээ. Сүүлийн 15 жил ерөөсөө ингэж болсон. Би зүгээр энэ дээр зүгээр нэмээд хэлэхэд юм байна.
Яг тэр дэлхийн монголчууд хөтөлбөрийг бас бичих гэж нэлээд судалсан зөвлөдөж байгаа. Тэгээд тэн дээр бол нэг хэд хэдэн нэг том асуудал байгаа. Нэг нь болохоор зэрэг тэр иргэдийн чинь физически биеэр нэг авчрах биш. Тэр хүмүүсийн мэдлэг, тэр хүмүүсийн патент, тэр хүмүүсийн ажиллаж байгаа энэ бүх юмыг бид нар яаж авах вэ гэдэг тэр одоо оюуных нь потенциалыг чинь аваад ашиглая, хамтын ажиллагааг нь ашиглая, тэдний сүлжээ нэтворкийг ашиглая гэсэн тийм концепцэнд энд нэмэгдээд орчиж байгаа. Тэгэхээр зэрэг тэр хүн бол хизээ дуртай цагтаа манад ирээд ажиллах ч юм уу өөрийнхөө хүмүүсээ хаваад ирэх тэнд бол тусгай илүү боломж олгож явах хэрэгтэй. Хоёрдугаарт нь болохоор зэрэг манайх энэ яг түрүүний чинь одоо бид нар бол нөгөө тэн дээр чинь түрүүний таны хэлдэг Хилийн чандуугаар иргэдийн зөвлөлгээд төрийн байгууллагын дандаа төрийн нарийн бичгийн дарганаар тэгээд дээрээс нь төрийн бус байгууллагуудын төлөөлөл ингээд орцсон. Тэгээд бүр одоо хөндлөнгийн бүс ингээд зөвлөл ингээд байж байгаа байхгүй. Тэд нар ингээд хуралдаад жил болгон төлөвөөгөө батлаад ингээд явхаар байж байгаа. Тэрэн дотор яг хамгийн гол чухал юм бол бас нэг төрийн мэдээлэлс чинь яг төр маань юу хүсээд яг юу хийж байгаа тэрэн дээр иргэд маань яг ямар хувь нэмэр хандив оруулах хэрэгтэй байгаа юм бэ гэдгийг бас жоохон иргэдэд мэдээлж хэрэгтэй байгаа байхгүй. Тэр одоо сургалтын дээр ч юм явах гэдэг. Тэгэхээр тэр асуудал бол бас уг нь тэр юугаар хийж явах хэрэгтэй. Дараагийн нэг юм бол энэ нэг бид нэр тэр одоо хөтөлбөр дээр ингэж томьёолсон юм. Монгол зан заншил одоо соёлыг өвлөгч ард түмэн гэж дургатан гэдээс илүү. Тэгэхээр эн чинь Монгол зан заншлыг энэ уламжлаад явж байгаа хүн дэлхийд дээр бол маш олон сая байна л да. Эднэртэй харилцах харилцааг бас энэ хилийн чамд байж байгаа иргэдээрээ дамжуулаад хийя гэсэн ийм нэг томоохон юм явж байгаа л да. Тэгээд хамгийн бүр чухал юм бол манай тэр хилийн чамд байж байгаа иргэд болгон чинь өөрсдөө Монгол улсыг бол бас хэн бэ гэдгийг харуулад байгаа чинь Америкт бол Монголыг мэддэг байсан байгаа байхгүй юу? Монголчууд тэнцээс өөрсөж одоо очиж сурж хөдөлмөрлж байгаад тэр Америкт Монгол иргэн хүн гэдэг чинь ямар шүү чанартай, ямар шүү хүмүүс байд юм бэ? Адилхан нэг аз царайтай хүмүүсээс юугаар ялгаатай юм бэ гэдгийг харуулад одоо бол тэнд одоо байгаа гадаад иргэдээс хамгийн бага гэмт хэрэгт одоо холбогддог одоо үзүүлэлтээр хамгийн peaceful гэдэг ингээд орсон учраас өнгөрсөн онд болсон Америк Монголын зөвлөлт уулзалтаар бол Монголын одоо тэнд сууж байгаа хүмүүсийг бол хамгийн тийм peaceful ард түмэн байна шүү гэдгийг бол одоо хоёр тал бол ярьж хүлээн зөвшөөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүмүүсийн одоо энэ хэмжээнд хүрэж байгаа асуудал ч гэсэн бас ус орхиорондоо хувь нэмээр оруулжлаа. За уучлаарай манай нэвтрүүлгийн цаг дуусч гин гэж найруулагч тогч. Тэгэхээр сүүлийн асуултаа би та бүхэн тавиад товчхон хариулаад нэвтрүүлгийн өндөрлөхийг хүсэж байна. Бид нар сая нэлээд ярьлаа. Яг Сингапур ч байна уу, Израиль ч байна уу, Япон, Солонгос гэдэг дайны дараа ялангуяа энэ улсуудаас маш их хэмжээний залуучууд хүмүүс нь гадаадын өндөр хөгжилтэй улсууд руу яваад зарим нь бодлогоор явуулаад одоо энэ өнөөдөр ингээд хөгжилтэй улсуудын түвшинд хүргэсэн гол их сурвалж нөөц нь болсон гэж ярьж байна. Дээрээс нь түрүүн айгуу чухал зүйлийг дурдлаа. Одоо нөгөө хууль журмаараа эхэлж явсан гадаад явсан хүмүүс нь тухайн улсынхаа хууль эрх зүйн хэмжээг дагаад яваагүйс болоод дараагийн явах гэж байгаа хүмүүсийнхаа замыг нь хаадаг, сөрөг нөлөө үзүүлдэг Монгол улсын паспортын одоо нэр хүндийг унгадаг нэг юм болцсон байгаа юм байна. Тэгэхээр энэ явж байгаа залуучууд нь буцаж Монгол руугаа ирж яг бодиттой төрөний хэлгээр бодиттой гар хөлөө оролцуулаад хувь нэмэр оруулах. Дээрээс нь тэнд байгаа монголчууд маань яг хууль дүрмээ мэдээ сахиад ингээд сайхан ажиллаж амьдрах энэ процесс үр дүн гарах хугацааг та нар яг төрийн бодлого судалгаа энтертайгаа уяад ерөөхдөө хэдэн жилийн дараа л яг одоо ингээд чигтэрэндээ гэсэн тийм төсөөлөлтөй төлөвлөгөөтэй байна. Өнөөгийн байдлаар өнө хийдэг хэлцүү. Ер нь бол иргэдийг гадагшаа түрүүн хэлжсэнээр одоо дураараа чөлөөтэй зорчихын нөхцөлийг баталгаажуулах асуудлаар бол гадаадын бол нэлээд олон ажил төлөвлөдөг. Нэлээд олон гэлтгүй одоо бидний тухайлбал одоо Швейцарт бол бүх төрлийн паспортээр гээд визэг зорчоо гэдэг саналыг бол тавьсан байж байгаа. Америкийн нэгдсэн улстай энэ асуудлаар яриа хэлцээ хийнэ. 2018 оноос визийн хөнгөлөлт намрагдъя гэдэг. За Солонгосын одоо хүн хамгийн манайх ихээр оршин суудаг асуудал ярьж байгаа шүү дээ. За зарим одоо жишээ Солонгостой бол ер нь аль ирээдүйд хоёр талдаа визгүй болох боломжийг нэг судалж үзээд энэ тал дээр байр сууриа нэг тодорхой болгоё. Эсвэл манай иргэд ихээр явдаг нөгөө элчин сайдын яам нэг хоочтой байдаг газрууд бид нар бас одоо хүмүүсийн нэмэд ингээд аль болох хөнгөвчлөх гээд үзээд байгаа л тавьдаг шаардлагуудыг бас өөр болох гэдэг. Тэрэн дээр нэг том одоо бэрхшээл гэх юм уу төрийн зүгээс хийж байгаа нэг асуудал бол энэ 100% гадаадаас илүү манай өөрийн иргэдийн асуудал байгаа байхгүй. Тэгээ төвчээрийн асуудал юм уу одоо ёс зүй хүмүүжлийн асуудал юм уу? Манайхан бас жоохон юм алсын хардаг болвол жишээлбэл одоо Солонгост 90 хоног гэдэг чи одоо бас л түр ярьжээс та чөлөө аваад гэдэг.
90 хоног бол бас овоо хугацаа. Энэ боломжийг нь бид нар нэгээд 1 яваад 2 яваад ирэх юм бол тэр иргэд бүр олон удаа явж зөгчөөч гэдэг. Тэгэхээр зэрэг энийг бол одоо ингээд хоёр талдаа яриа явж байхад бол ганцхан энэ 90 хоног явж байгаа энэ виз нь хугацаанд ирж байгаа хүн их байна уу хэр байна. Энэ визийг аваад харалж байгаа хүний тоо хэр байна гэдгээс хамаараа цаатлын шийдвэр авах гэдэг байхгүй. Тэгэхээр тухайн үед очиж байгаа хүн бол за би энийг хугацаанд нэг яваад ирье. Энд чинь бас өөрийнхөө хэлсэн юмдаа буцаад ирэх юм бол дараагийн хүмүүсийг энэ замаар явах боломжийг бүрдээд Монголын нэг хүн сайн явах шүү дээ. Магадгүй 100 200 хүн ч гэсэн бас нэг юм үзээд нүдэлээ төрөөнийхөө явсан тэр газрууд яваад ирээсэй гэдэг боломжийг бас бодож бусдтай жоохон тийм өгөөмөр хандмаар байгаа. Бас өөртөө бол жоохон төвчээртэй. Дараа нь одоо Европ ч юм уу Америкийн визээр одоо яваад ирж байгаа бол тэр зөвхөн одоо өөрийнхөө залуу хүн ялангуяа тэнд очиод ингээд виз авах сектурт бус бүх оронд явах боломжууд нь хаагдаад цаашаа 40 50 жил амьдрах амьдралаа бол зөвхөн тэр удаагийн өнөөдрийнхөө богинохон хугацааны одоо хэрэгцээгээр шийдэж болохгүй байхгүй. Тэр үед ч за би энэ дээр бол коммитмент амласан энэ хугацаанд явж буцаад ирье. Одоо дараа нь өөр улс руу явъя, өөр улс руу сурыг. Тэгэхээр чи зэрэг энэ олон улсад яваад энэ улсад ингэж явж ирж байсан хүмүүжилттэй энэ хүнд бол боломж бол илүү их нэгэн өөрийгөө бас улам илүү боловсруулж байгаа. Энэ буцаад нөгөө төрөний хэлж байгаа одоо гадаад байж байгаа бүх хүмүүстэй ярьж 3 саяын хүн амдаа бол одоо хэдийгээр жижигхэн үйл боловч маш том их хойноор оруулж байгаа байхгүй. Энэ дээр бол манай иргэд бас төртөйгөө хамтарч энэ дээр нэг зүг, нэг одоо зорилготой баймаар байгаа. Судлаач энэ миграцийн чиглэлээр бас нэлээд судалгаа хийсэн Даран багшийн хувьд хугацааны хувьд хизээ яана гэсэн. Хугацааны хувьд бол яг хүний амьдралын нэг үе гэдэг бол 20-25 жил гээд. Одоо өөрөөр хэлбэл анх миграц явагдаад одоо яг хүний нэг дэх үе дуусаад хоёр дахь үе эхэлчихэж байгаа юм л да. Төр маань угаасаа өөр ингэсэн өөр юм уламжлалт бодлоготой байх хэвээр. Ингээд үзэхэд одоо бид нэр шинэ өөр төрлийн миграцтай одоо нүүр тулж байгаа байхгүй. Одоо нөгөө нэг 8-д юунууд байхгүй болоод боловсралтай эсвэл өөр үзэл бодолтой тэр хүмүүс байгаа. Тэгэхээр энэ дээр хамгийн түрүү нэгдүгээрт нь төр өөрөө бүгдөө яг нэг тийм нэгдсэн баазаа бий болгоод яг хэрэгжүүлж исэн тэр нөгөө нэг үндсэн зарчмын ойлголтуудыг тунхаглалын зарчмаар гаргацсан шүү дээ. Энэ чинь бол Монгол улсын эрх ашигт нийцсэн зүйл байгаа болохоор тэгээд яг замын эхлэлийг тавьчих юм бол энэ бол нэг хоёр засгийн газрын хэмжээнд бол хийгдчих ажил болоо гэж бодож байгаа. Яагаад гэвэл энэ бол хамгийн ухамсартай, хамгийн одоо нөгөө нэг юу мэдээлэлжсэн хамгийн их оронжиж болох их орон засгийн газар гэдэг нь 4 жил 8 жилийг хэлж байгаа. 4 жил солигдох хоёр засгийн газар гэж байна. Тийм хугацаанд болчихлоо гэж бодож байна. Миний хувьд бол Сэдам доктор хэлдэг үнэхээр хоёр дахь үе эхэлж байна. Өөрөөр 25 жил. 25 жилийн өмнө монголчуудаа бас гадагшаа гарах гэж явж исэн үе нөхцөл одоо бол шал өөр болчиход байна. Тэгэхээр энэ утгаар дээрэс нь бол гадаадын яамнаас бас дэлхийн монголчууд хөтөлбөр гэж байгуулсан тэрийг хэрэгжүүлэх бодлого байна. Дээрэс нь энийг хэрэгжүүлэхдээ бас зөвхөн төрийн элчин сайд яам юуны байгууллагуудаас гадна одоо хэлийн чанд монголчуудын зөвлөл гэж байгуулагдсан. Энэ өөрөө л улс болгонд байгаа монголчуудын холбоотой нэгтгэсэн зөвлөл сүүлийн хурлаанд бараг 110-аад холбоод багш бол ингээд ажил явж байгаа учраас миний бодлоор бол зөвхөн ямар ч хэсэн нэг 25 жил гэдэг бол одоо л 10 жилийн дараа бол юм бол тэгтээ тооцоо судалгаатай бодлоготойгоор явж чадвал нэг 10 жилийн дараа бол юм бол шал өөрөөр харагдаж өөр нөхцөл яригдах байх гэж байна. За энэ бол юугаар хэмжигдэхгүй л дээ. Одоо 2025 хэмжихгүй байх чинь энэ юунаас хамаарах вэ гэхээр яг энэ асуудалд гадаадх монголчуудын асуудал Монголын диаспорт хандж байгаа хандлага яг Монголын төр манлайлагч нар хандлага өөрсөн цагт шууд өөрчлөх энэ бол өөрчлөх юм бол 3 жилээр өөрчлөж чадна. Өөрчлөхгүй яг энэ янзаар ингээ байгаад их юм бол 40 50 жил ч ингээ юу гэдэг ингээ байгаад. Уг нь бол Монгол үндэстэн бол органикаараа нутрууга тэмүүлдэг юм онцгой чадвартай тийм үндэстэнтэй тийм. Тэгэхээр нэгдүгээр тэр хандлага гэдэг нь гадаад байгаа монголчуудыг гадаад тэдний асуудал гэж үзмээр байгаа. Тэднийг зах зээл гэж хармаар байгаа. Тэднийг ашиг боломж гэж хармаар байгаа. Хөгжлийн маш том тулгуур гэдгийг хандлагын хувьд ойлгох хэрэгтэй байгаа. Асуудал гэж хармааргүй байгаа. Гэхмэчлэн ингээд тэр байтугай зөвхөн Монголоос гарсан монголчууд биш гадаад Монгол гаралтай Монголыг гэд тэмүүлж байгаа хүмүүс бол эдийн засгийн хөгжлийн маш том боломж юм аа. Монголыг гэд харж байгаа хөрөнгө оруулагчийг Монгол руу татаж чадаагүй бол огт ямар ч холбоо хамааралгүй Америк, Япон хөрөнгө оруулагч татах нь бол тэрнээс хэцүү шүү дээ. Тэгэхээр энэ хандлагыг өөрчилсөн цагт бол
Энэ бол яг түрүүний тэр тусдаа институцэнд байгуулад зөвхөн гадаад яамны харьяа биш мөрөн тусдаа байнгын бодлоготой явах юм бол судалгаатай явах юм бол энэ бол богино хугацаанд шийдээд тэр 3 жил гэж шүү дээ тий. Эдийн засгийн энэ хямралаас гарахад онцгой хувь нэмрийг үзүүлэх үнэхээр том боломжтой. Том салбар шүү. За та бүхэнд маш их баярлалаа. Нэвтрүүлгийн цаг дууссан байна. Цаг зав агаар манай нэвтрүүлэгт оролцсонд дахиад талархал илэрхийлье.